За сайн уу бата боллоо. Шатрын дүрс нүүдэл мэдхөө. Мэднэ. За шатартай холбоотой 3 асуулт асууя. Болж байна уу? Хариулах уу? За шатрын ингээд тоглолт нь штэ. Тэгэхэд нэг юм доор нь ингээд нэг зүйл байдаг да. Тэрийг юу гэж нэрлэдэг вэ? Доор нь ингээд жишээ нь хултаасан маягаар байдаг штэ. Жишээ нь нараа ийм. Жишээ нь энэ зүйлийг юу гэж нэрлэдэг вэ? Шатраа бол яг хоёрын хэсгээс бүрдэж байгаа штэ. Тэрний нэг хэсэг нь энэ хэсэг, тийм үү? Энийг юу гэж нэрлэдэг вэ? Тийм үү? Энэ үү? За энийг болохоор хүлэг гэдэг шүү. За бүгдээрээ мэдээд авчих. Шатрын юу гэнэ? Хүлэг. Усан онгоцны хүлэгтэй адилхан. Хүлэг. Хэдэр шатрын хүлэг. Сайн мэр хүлэг. Хүлэг. За хүлэг дашны юм аа. Ойлгосноо? За хүлэг балжин юм аа. Ойлгосноо? За хүлэг хин блэ? Сарангой. За тэгвэл хоёр дахь нь. Шатрын хамгийн хүчтэй дүрс юу вэ? Өөрсдийнхөө бодлоор бэрс. За. Би шатар тоглож шүү. Тийм үү? Гэтэ чи зүгээр дагаад хэлээж нэрлэж. Бэрс. Би чам санал болгоё л доо. Ноён бэрс, тэрэг, тимээ, морь, хүү. Аль нь хүчтэй сонсогдож байна? Бэрс. За бэрс. Аль нь вэ? Ноён. Яараа гадаг. Ноён гинэ ганцаараа. За 3 дахь асуулт шүү заяа. Хүрээлэн дээр ингээд дугуй унаад ингээд нэг бүтэн тойрдог штэ. За энэ 4 хүний ч юм уу 2 хүний дугуйных нь тариф хийдэд вэ? Тариф гэж. Үнэн хийдвэ? Үнэн. Мөнгө нь 12,000 юм уу? За 12,000. За баярлаа. За баярлалаа. Chess shop байла. Дагаад хэлээрээ манайха Chess shop. Бичлэгүүд нь Chess shop дээр орж магадгүй шүү заяа. За манай бичлэгүүдтэй хамт байгаарай. Яана энэ хүмүүс хэмжирсэн ба шүү. Уучлаарай. За баярлалаа.